Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Янжмаа гэдэг. Би Америк нэгдсэн улсын Норт Каролина мужид нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэгэд энэ анх удаага би энэ подкастыг хийж байна. Тэгээ энэ подкастын маань зорилго бол та бүхэнд байгаа олон асуултанд хариулах зорилготой юм аа. Тэгээд өөрийнхөө чадлаар өөрийнхөө олж авсан туршлага мэдлэгээс гадна үнэхээр Библийн үнэн үгээр та бүхэнд асуултууданд хариулъя гэж бодож байна. Эхний асуулт бол яаж уучлах вэ? Хүнийг уучлах гэдэг хэлэхэд амархан хийхэд маш хэцүү зүйл байдаг. Тэр эхний ээлжинд гим нүгэлтэн болон гим хоёрыг ялгах явдал хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл таны амьдралд тохиолдсон муухай зүйлийг жишээлбэл би хүчрхийл дуртаж байсан. Тэр хүчрхийлэгч болон хүчингийн хэрэг хийсэн хүн тэр тухайн хийсэн үйлдэлсэн хүн хоорондоо ялгаатай юм. Тэгэхээр үйлдэл нь буруу, тэрийг зөвшөөрнө, хүлээн зөвшөөрнө гэсэн үг шүү. Хулгайг хүлээн зөвшөөрнө хүн гэсэн үг шүү. Хүн алахыг зөвшөөрнө гэсэн үг биш. Таныг зодсон хүнийг зодох нь бас буруу зүйл юм. Гэмтээсэн бол тэр энэ бүх зүйлийг хийсэн үйлдэлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг ерөөсөө биш. Тэр гмийг харин үзэн ядна. Тэр нь буруу зүйл. Харин гэмтэн нүгэлтэн буюу тухайн үйлдэлийг хийсэн хүн нь энэ уучлана гэсэн үг. Гэтэ мэдээж нь уучлахад цаг хугацаа орно. Гэхдээ эхний ээлжинд нэгдүгээр алхам бол гим нүгэлтэн болон гим хоёрыг хооронд нь ялгах явдал бол хамгийн номер 1 юм аа. Бурхан гим нүглийг уучладаг бол гимтнийг ах トゥ усээ дайснаа хүртэл уучлж өршөөж хайрлах явдал бол бидний хамгийн чухал зүйл. Тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Баярлалаа.